Эренчингийн чойнон бол 20 дугаар зууны 2 дугаар хагасын нэгэн зурвасхан цаг үед шүлэг зохиолон бичиж тэр үеийн Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц содон төлөөлөгч тухайн цаг үеийнхээ нийгэм хүмүүний амьдралын бодит үннийг толтон илэрхийлэгч иргэний эрх хэрэгжүүлэх тунхаглагч чөлөөт сэтгэлгээний дууч хөтөж байсан юм а. Билэг танхаа яруу найрагч, сэтгэгч, философч, түүхч, Эренчины чойном буюу Гэлэг Эренчины чойномгой болвол одоо хязгаарлагддаггүй задгаа эрх чөлөөтэй тийм хувь хүний үндсэнийг, индивидуал хүнийг энэ Монголд дархлаажуулсан юм хүн. Чойномын төрсөн нутагт чойномын мэндэлсний ойг тэмдэглэн мөн чойномын өөрийн дуу хоолой болон чойномын шүлэг зохиолоос бүрдсэн пянц бас бүтээгдэж байгаа. Одоо бас нийгмийн салбар бүрийн одоо шилдэгүүд хурамчууллаа. Манай утга зохиолын салбарын томчууд одоо бас ирлээ. Залуучууд ч гэсэн ирлээ. Тэгээ өнөөдөр энэ ажил маань бол улсын хурлын даргын одоо ивэл дор явж байна.